Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Мэдлэг подкастаар дамжуулж маш олон өөр төрлийн өөр салбарын зочдыг та бүхэнтэйгээ уулзуулж байгаа билээ. За тэр хүмүүсийн хувь хүн, амжилт, карьер, туршлагыг та бүхэндээ хуваалцаж танин мэдхүй соёнгийн гэрэл, нийгмийг гэрэлтүүлэх энэ олон сэдвүүдийг барьж авч та бүхэнтэйгээ уулзуулж, учруулж байгаа. За тэгээ дээрээс нь 2026 оны цоо шин подкаст дугаарын маань эхний дугаар бичигдэхэд бэлэн болсон байна. За энэхүү дугаарын маань сэдв бол үдсгэлэнт Франц улс гэсэн сэдв байгаа. Тэр энэхүү дугаараараа маш онцгой хүндэт зочныг бол та бүхэндээ танилцуулах болсон байна. За энэ хүн бол Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны их сургуулийн Европ судлалын тэнхимийн Франц хэлний багш, доктор, профессор Хадагтай Булаатын Алтангүл багш маань ирсэн байна. Сайн байна уу тань? Сайн байна уу. За урилга хүлээж авч манай тийм танин мэдхүү телевизийн студид уулзсан очиж байна багштайгаа. За та бүхний урилга илгээсэнд их баярлалаа. Шавтайгаа ярьцлагад орох жоохтой баяртай байна. Би бас маш их баяртай байна өгшөө. Маш их догдолж байна. Яагаад гэвэл ихэнд үзэгчтэй миний Франц хэлийг анх аагаас нь эхэлж зааж өгсөн энэ хүн бол за мэдээж миний хайртай багш Алтангүл багш маань байгаа. Тэгээд дээрээс нь би маш их бэлгшээсэн. Оны энэ босгон дээр хамгийн ихний дугаараараа багшигаа гоё урьж оролцуулъя гэж боддог. Урьж байгаа багш. Баярлалаа. Тэг ингээд манай мэдлэг подкаст маань бол ерөнхийдөө нийгэмд тийм ээ яг түрүүн хэлсэнчлэн соёнгийн гэрүүлэх тийм ээ нийгэмд маш олон мессеж өгөх олон сонирхолтой зочдыг урьж оролцуулж байгаа юм чөлөөт ярилцлага нэвтрүүлэг. Тэг өнөөдөр хоёлаа болохоор харьцангуй яг энэ Франц орны тухай тийм ээ Францын боловсролын системийн тухай, Монголын боловсролын системийн тухай тийм ээ Франц хэлний тухай хоёлаа өнөөдөр ярилцах болно. За таны ажил сайн уу? Ажил сайн байна. 2 дугаар удирлын хичээл эхэлсэн. Ингээд нөгөө их сургуулийн үйл ажиллагааны хуваараараа ингээд хичээлээ заагаад бусад үйл ажиллагаа явуулаад явж байна. Тэр Франц хэл гэдэг ингээд маш олон хүмүүс энэ Франц орныг ингээд сонирхдаг тийм ээ. Франц хэл өөрөө ч гэсэн юм романтик, уянгалаг гэд маш хүмүүс түүгээр нь мэддэг л дээ. За тэгтээ хоёлаа яг ярилцлага эхлэх үүднээс нийгэмд бас энэ Франц орныг тийм ээ сөргөөр харагдуулж байгаа. Франц орныг муулж байгаа. Тийм Франц орныг жишээ нь нэг талыг нь хит барьсан ч юм уу юм контентууд бас их гарч харагдаж байна тийм ээ. Тэгэхээр таны хувьд энэ Франц хэлийг хэдэн жил зааж байна тийм ээ. Тэгэхээр Франц орн таны хувьд ямар орн бэ? Тийм би 1990 онд Монгол улс арчлалын сонгосон үеэс эхлээд Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны Франц хэлний ангид орсон. Тэг 94 онд төгсөөд шууд Монгол Улсын их сургууль багшаар үлдээд тэндээ магистр, доктор гэдэг ингээд нэг л газар ажиллаж өнөөдрийг хүрч байгаа. Тэгээд миний хувьд бол Франц орн бол миний бүх зүйл. Яагаад гэвэл хувь заяаны ирэхээр тухай Монгол улс арчилсан нийгэм шилжсэн үеэс эхлээд дэлхийн олон хэлийг зааж, хэл соёлыг зааж шинэ боловсон хүчнүүдийг бэлтгэх шаардлагатай болсон. Яг л 1963 онд Монгол Улсын их сургуульд анх удаа Франц хэлний мэргэжилтэн, Монгол мэргэжилтэн зааж эхэлсэн. Тэгэхээр 2023 онд бид нар 60 жилийн яагаад тэмдэглэж ирсэн. Ингээд 2 удаа төгсөлт хийгээд 90 он хүртэл бол Монгол Улсын их сургууль болон багшийн дэд нар сонгон суралцах байдлаар Франц хэлийг зааж байгаад 90 онтой золгоод тэгээ 90 оноос хойш тасралтгүй өнөөдөр хүртэл Франц хэлний мэргэжилтэн 650 700 гаруй хүнийг Монгол улсууд бол өөрийн мэргэжилтний бэлтгэж байгаа бүх салбарт ажиллаж байна. Тэгэхээр түүний нэг нь бүтээгдэхүүн бол та өөрөө байна. Тэгэхээр зэрэг Франц хэл бол Франц орн гэдэг ер нь альва зүйл бол бүгд хоёр талтай тэгээ сайн муу бүгд л хосолж явж байгаа. Дэлхийн бүх том орон, гүрэн, Улаанбаатар, Монгол улс гэдэг бүх газар сайн муу зүйл байгаа. Тэгээд тухайн хүний хар хүнцгэл тийм бараан байж тээ. Тэрнээс биш хэрвээ сайн сайхныг олж харъя гэх юм бол Франц шиг хэл соёл иргэншлийг тэргүүлсэн улсуудын нэгийн хувьд бол үзэх харах юм маш их нүдэ нээе гэвэл ер нь анх очсон хүн бол тэгэл насан туршийн дурлал тэгэл нэгээрээ ямсгалдаг да. Ямар гоё юм бэ? Та маш гоё ингэж хэллээ тийм ээ. Хүний харж байгаа өнцөг чухал гэж тийм ээ. Тэгэхээр хоёлаа эхний ярилцлагынхаа энэ эхний хэсэгт яг Франц орноор гоё ярилцъя гэж би бодож байна. Таны хувьд энэ Франц орн чинь бас маш олон салбаруудаас хүчтэй салбарууд бас дэлхийд дахинаа танигдсан байдаг. Таны хувьд Франц орны хүчтэй салбаруудыг ямар салбарууд гэж хардаг вэ? Франц орн бол ер нь бүх талаараа л хүчтэй гэж би хардаг. Гүрэн шүү дээ. Ер нь бол дэлхийд орж байгаа, эхэнд орж байгаа том гүрнүүдийн нэгэнд явж байгаа гүрэн puissance гэж нэрлэж байгаа тийм. Тэгэхээр зэрэг бүх салбартаа хүчтэй тэгэд эрдэм мэдлийг дээдэлдэг учраас би бүх салбартаа хүчтэй гэж хардаг.
Яг тэгвэл Франц хүн одоо хүүхд байхаас эхлээл ном уншиж сурдаг. Тэгээ тэрийгэ чөлөөтэй ярилцдаг. Сургуулийн систем нь яг тэр хүний хөгжүүлэх тал дээр яг зориулсан учраас хүүхэд бол багаасаа өөрийгөө илэрхийлэх, бие хүн болж төлөвшөх энэ бүгд дээр нийгэмд оролцохдоо өөрөө маш их сайн бэлтгэгддэг. Тэгээд 10 жилээсээ коллежд ороод шууд ажлын байрны дадлага заавал хийх ёстой. Тэгээ энэ саяхан би бас Францад олон жил амьдарч байгаа монгол хүүхдийн дадлагын тухай бичсэнийг уншиж ирсэн. Тэгэхэд бол бид нар бол дадлагыг зөвхөн нэг цаг төдий өнгөрөөх мэтээр ингэж хүлээж авдаг бол амьдрал тавтаа морил гэдэг юм байна. Иннээс л би одоо нийгэмд онлын мэдлэгээсээ яаж амьдралын практик руу орох вэ гэдгээ хамт олон яаж бүрдэх вэ гэдгийг би мэдэж авлаа. Тэгэхээр энэ дадлага гэдэг ямар чухал юм бэ гэсэн тийм онцлсон би одоо бичснийг хараад нэрээ тийм шүү. Францууд бол ер нь бүгдийг онолдохоосоо илүү практик руу заавал мэдрүүлдэг. Тэгэхээр зэрэг Францын том салбар гэх юм бол одоо ингээл бид нар мэдж ураны салбар гэхэр уул уурхайн олборлолт байна. Тэгээд усан онгоц, агаарын хөлөг, тэгээ хүнс тэг гэх мэтлэн хүний хэрэгцээтэй хүнд хэрэгтэй таатай амьдрах бололцоо бүрдүүлж байгаа бүх салбарт Франц бол тэргүүлдэг. Тэглгүй яхаа одоо Франц улс би бол одоо хамгийн их татагдаж орсон энэ бас нэг зүйл нь юу вэ гэхээр урлаг уран сайх. Одоо Францын урлагийг бол маш дээд хэмжээнд бол аягүй сайн хөгжүүлж чадсан, маш их тийм креативити тийм ээ. Одоо Францаар ярьсан чинь аягүй гоё өсөх шээ. Тэгэхээр одоо нэг хүний бүтээл сэтгүүг аягүй сайн хөгжүүлдэг юм шиг санагддаг. За энэ дундаа юу вэ гэхээр хүний Франц орн гэж бодохоор миний хамгийн түрүүнд бодогддог зүйл юу вэ гэхээр соёнгийн гэрэл. Нийгэм гэдэг соёнгийн гэрх шүү дээ тийм ээ. Тэгэхээр Франц улс бол энэ соёнгийн гэрүүлэлт бол маш их онцгой ач холбогдол үүссэн. За үүний хамгийн тод жишээ салбар бол юу гэхээр уран зохиолын салбар. Уран зохиол байгаа тийм ээ. Тэгэхээр та бол одоо яг энэ Монгол Франц хоёр улсын хооронд бол маш олон жил ингэж гүүр болж ажилласан. Манай Монголын олон залуучуудыг эрдэмтэй боловсралтай болоход ач холбогдол өгсөн гавьяатай хүн гэж би боддог. Би амар их хайрладаг. Одоо тэрийг бол маш их дурсаж баярлж явдаг. За энэ үгээрээ бас подкастаар дамжуул багштай бас хэлээд нь шүү дээ. Төдийлөн багштай бас дандаа хэлж чаддаггүй. Тэгээ тэр дундаа одоо уран зохиолын маш олон орчуулгыг хийж исэн тийм ээ. Тэгэхээр таны одоо яг энэ уран зохиол гэдэг одоо сүүлийн үед жишээ нь залуучууд маш их энэ гар утас дэлгэц одоо энэ ийм дижитал хэрэглээ маш өндөр болж байгаа үед хүмүүс ном унших нь их багассан гэсэн судалгаа гарсан байна лээ л дээ. Тэгэхээр энэ уран зохиол ямар ач холбогдолтой юм бэ? Тий, Францыг уран зохиол их сэтгэгчдгүйгээр төсөөлөх боломжгүй. Энэ нь бол дундад зууны үеийн одоо хатуу хахир үеэсээ соён гэхэрлийн үе эхлэх үед бол Европын ертөнцид Францууд тэгээд Италиуд тэргүүлж хэлсэн. Тэр тутмаа Францууд бол Италид амьдарч байгаа том соён гэхэрлэгчдийг бүгдийг өөртөө татаж авчиж ордондоо тэднийг одоо уран бүтээлээ тойрох бүх боломжийг бүрдүүлсэн. Тийм учраас Францад өнөөдөр бүх одоо дэлхийн сонгодгууд одоо Луврын музейд Жакондаг үзэх гэж одоо хэдэн мянган хүн очирч зогсож байна. Тэр нь бол тэр Француудын өөрсдийн соёл урлагтай хайртай бусад газар байгаа соёл урлагийн одоо том сор бүтээлүүдийг өөртөө одоо бүтээлчдийг нь авчирч эх орондоо урьж авчирч мөнгө хайж тэднэрээр дамжуулж өөрийнхөө орны соёл түүхийг бүтээж чадсандаа байдаг. Тэгэхээр Францын их сэтгэгчид дундад зууны үеэс хойш классикийн уран зохиолын үеийн зохиолууд монгол хэл дээр маш их орчуулсан. Үүнийг бол Оросоос нэг хэсэг дамжуулж орчуулсан. Би өөрөө 2004 онд Францын уран зохиолыг монгол хэлний орчуулсан туршлага сэдвээр докторийн бүтээл одоо хамгаалж ирсэн. Тэр үед тоолоход бол 2004 оны байдлаар тоолоход Францын 450 гаруй зохиолыг монгол хэлээр орчуулсан байдаг. За одоо бол нэг би барагцаагаар 600 болов гэж бодож байгаа. За тэрэн дотор бол тэр классик сонгодог зохиолуудыг маш их орчуулсан. Энэ нь бол Оросоос хөвчлэн дамжуулж агаад тэгээ сүүлд зөвлөлт холбоот ус болон Монголд Франц хэлтэй мэргэжилтэн бэлтгэж хийснээс хойш манай өөрсдийн орчуулагчид юусэн. Ихэнх үед бол дипломатууд маш их орчуулга хийдэг байсан. Яг тэгвэл тэд мэргэжлийн хувьд Орос, Франц хэлтэй улсууд учраас маш сайн орчуулга хийжсэн уран зохиолын орчуулга. Тэгээд орос хэл сайтай байсан учраас бас яруу найрагчид монгол зохиолчид өөрсдөө орос хэл рүү орчуулсныг Франц тэрийг дамжуулж бас орчуулсан зохиолууд их байна. Тэгээд сонгодгуудыг их орчуулсан учраас бидний үеийн залуучууд болон одоо нэг хэсэг үеийнхэн социализмын амьдарч ирсэн нэг хэсэг үеийнхэн бол тэрүүгээр бол
амьдарч исэн, амьсгалж исэн гэх юм да. Бүгдээр одоо нэг ном барайл тэрийг 3 хоногт багтааж уншаал одоо 300 400 нүрийг өдөр шөнөгүй уншин штэ. Шүнний ээж бити уншихээр лаа юм уу эсвэл гарч идэн барьж уншаа. Яг тэгдэг гэсэн манай ээж бас дандаа яг тэрийг ярьдаг байхгүй. Хүнжил дотроо бид нар уншаа. Тэгээд хэдэн өдөр шөнөгүй унтан тэр чи ээж автаа мэддэж болохгүй. Тэгээ маргааш нь тэр номоо аваач би биендээ дамжуулж ангидаа ингээл нэг л номтой хүн ингээд ангаараа дамжуулж унтнаар уншдаг байсан. Тэгэхээр бүх хүн маш сайн мэдлэгтэй болсон. Тэгэхээр ном гэдэг бол тухайн номоор дамжуулж хүн бол аялдаг байхгүй юу. Тэр гол баатруудаар нь амьсгалаад тэгээд тэр баатрын дүрд өөрөө орж хувраа жүжигчин болоод тэгээд ертөнцийг нээгээд би энэ хүний оронд байсан бол яах вэ гэх мэтлэг маш их тунгаан боддог. Тэгээд тэрийгээрээ амьдэрсаар байгаад ер нь бол номонд дурлж их уншдаг болдог. За яг орчин үеийн залуучуудын хувьд бол би онлайн хэлбэрээр ном уншиж байгаа ийг бол буруутгахгүй. Гэхдээ энэ бол нүдэнд аягүй муу байна. Маш их хараа өвтгөж байна. Тэр хит ягаан туяа бол их хурдан нүдний хараг цуцааж байна. Гэтэл ном бол тэгдэггүй байхгүй. Ном бол тааваараа би дурдаа үедээ зогсоон. Тэгээд нэг хэсэг жоохон суунaan явна, цай кофегаа уун те. За хэрвээ ядарчих юм бол нэг хэсэг бүр мартаад босож явчаад дахиж ирж зохиолынхаа баатартаа ордог ч юм уу те. Ийм байдлаар нөгөө ном өөрийг чинь хөтөлж яваа тэр номын үнэр, тэр номын хаан зогссон хэсэгтээ энэ бүгд бол хүн яг тэр жүжигчлсэн байдалтай ороход айгүйх нөлөөлдөг. Бүр тэр яг сэтгэл хөдлөлийн мэдрэмж болдог байхгүй юу? Мэдрэмжээ яг тэр номоороо хүртэж, гараараа хүртэж, эргүүлж тэр бүгдийг мэдэрдэг. Онлайн бол тэгэл нэг каноп дарлаа, хуц сэргэлээ, тэгээд юу лээ хаана явж байгаа ч мэдэрдэггүй байхгүй юу? Тэгэхээр зэрэг ер нь бол номыг шимтэж унших нь бол тухайн хүнийхээ эрүүл мэндэд хэрэгтэй, тэгээ мэдэрч уншихад хэрэгтэй. Тийм учраас яг орчин үеийн залуучууд бол бас ном уншиж байгаа залуучуудыг би олж харж байгаад их баяртай байгаа. Номын соёл их бас дэлгэрч байна орчин үед ингээ харахаар. Францад бол чи өөрөө мэдэн штэ FNAC гэдэг номын дэлгүүр байгаа 6, 7, 8, 10 давхар бүгд ном тий. Тэгээ залуучууд заримдаа нөгөө мөнгө муутай байна. Залуучууд яадаг гэхээр нэгэн жижиг ном аваад сонгоод шууд номынхаа дэлгүүр дотор уншид тусаа явдаг тий. Яг суучаад уншид тусаа явдаг байхгүй. Би тэгээд газар мазрын зөндөө байж идэг. Тэгэхээр тэгж шимтэж уншдаг. Ингээд метрогоор явж байхад жишээ нь чи Livre de Poche буюу ийм карманы хэмжээтэй жижиг халаасны жижигхэн номыг бол бүгд уншиж явж идэг шүү дээ. Ер нь гар утас ухаасаа илүү Францууд ном их уншдаг. Тэр бол нөгөө багаас нь 10 жилээс нь хүүхэд байхаас нь эхлээд гэртэн нөгөө ээж аав нь унтахаас өмнө ном уншиж өгөөд тэгээд явандаа хүүхэд өөрөө номоо эргүүлж тассаар хагаад ном унших сонирхолтой болсон байдаг. Тэр нөгөө нэг хүмүүжлийн арга барил буюу тэр боловсролын системд нэг бүр багаас нь суулгацсан учраас хүүхэд бол их дуртай уншдаг. Манад бол социализмыг бол байсан шүү дээ. Нэг багаас нь хүн бол баг болчоос эхэлтэн туйлын аж ахуйч гээд өнөөдөр хүртэл би лоозонгоо мартахгүй байна гэдэг чинь миний сэтгэл бүр үлдсэн байгаа зү. Тэгэхээр тэр номыг унших ёстой дараалал тэгээд уран зохиол, утга зохиолын хичээлүүд бол бас яг үнэн утгаар ордог байсан байхгүй. Би бол яг хуу энэ номын Монголд байгаа номын дэлгүүрүүдийг хараад бол маш сайн номонд шимтэн бишрэгчид нэмэгдэж гин гэж харж байгаа. Нэг хэсэг бол номын орчуулгын чанар их муу харагдаж байсан. Одоо хин дуртай ном орчуулж илэг шүү дээ. Одоо жоохон хэл мэддэг хүн л ном орчуулдаг тийм мод нь орцсон байсан. Чанарын үед бол маш хэцүү, унших боломжгүй, монгол уншигчид ойлгомжгүй, тайлбар байхгүй тий. Ишлэл зөвлөлтгүй юм номнууд их байсан. Сүүлийн үед бас ном хэвлэлийн газрууд бас цензур сайн тавьж байгаа юм шиг харагдсан надад. Одоо жишээ нь Нобелийн шагналтнуудын номыг бол одоо интерном маш их орчуулдаг шүү дээ. Орчуулад яг тухай үед нь гаргадаг. Тэгээд орчуулгын чанаруудыг харахад бол редактор бас сайн ажиллаж байгаа гэж харж байгаа. Зарим гэхдээ бас нэг номнууд редакторгүй, ном зөвгүй ном гаргаад байгаа хүмүүс бас байгаа юм шиг байлаа шүү дээ. Тэр бол одоо байгаа. Тэр бол гэхдээ ийм юм байлээ. Ном бол зах зээлийн жамаараа уншигч өөрөө тэр номыг авах уугүй юу гэдэг шийдэж идэг. Яг эхлээд хүн мэдгүй шууд ингээд сэтгэлийн хөөрлөөр гой хацтай ном очлаа. Тэгэл 1-2 хуудасаас цаашаа явахгүй бол тэгэл хүн дараагийн тэр орчуулагчийн номыг авахгүй л байхгүй. Тийм. Тэгэхээр зэрэг энэ бол зах зээлийн л ер нь хэрэгцээгээр тоон шалгарлаар хэрвээ эволюцийн бас шалгарлаар хэрвээ тэр хүн дараа нь орчуулдаг нь харж. Одоо бол яг мэдээж маш сайн аппликейшнуд бий болсон байна. Google гээл тэгэл ChatGPT. Гэхдээ хизээч тэднэр бол хүний орчуулгыг бол тэр хүний сэтгэлгүйдийг гүйцэтгэл байхгүй юу? Яг үнэн багш. За тэгээд хоёлаа Франц орны одоо уран зохиолын одоо тий ярьсантай холбогдуулаад одоо Франц орноор тавигдах сүүлийн асуулт юу вэ гэхээр одоо таны одоо Франц орныг зөвхөн Парис хотоор төсөөлж болох уу тий? Тэгэхээр Франц орн ч одоо 67 сая хүн амтай 68 руу ингээд орж ийн. Тэгэхээр таны хувьд Франц орны хамгийн
дуртай хот ч юм уу те сэтгэлд үлдсэн тийм хот ч юм уу. Миний хувьд бол одоо Богдоо хот байхгүй би яагаад гэвэл амьдралынхаа 3 жилийг тэнд өнгөрөөсөн, амьдэрсэн, бакалаврын зэрэгээр ахиж суралцсан, тэнд үлдсэн адал явдал туршлага бол маш их нандин байдаг. Тэгээ аюу гоё. Тэгээд маш их өвөрмөц яг жинхэнэ Францууд, баруун өмнөд зүгийн Францууд гэдэг бас их өөр амьдралын хэм маягч тэр хот нөр. Таны хувьд? Тэг би бол анх 1992 онд очиж илоо. Тэгээ 92 онд очиход бол биднэрт нөгөө шууд нислэг бол байхгүй. Тэгээ оюутан байсан учраас бид нар нөгөө зуны дадлагаар явсан. Бид нарыг Москва хүртэл вагоноор яваад тэгээ цаашаага бас нислэгч байхгүй учраас би ер нь бол нэг 10 хоног явж идсэн байхгүй юу. Москва хүртэл 5 хоног яваад, Польш хүртэл 2 хоног яваад, Герман хүртэл өдөр хагас яваад тэгээд Германаас цаашаа автобусаар 12 цаг яваад тэгээ Парист ирж байгаа. Тэгэхэд 7-8 хоноод цагийн зөрөө гарцсан. Тэгээд нөгөө соёлын шок болж байгаа юм л да. Тэгээ явсан газар болгондоо хамгийн түрүүнд нойлны усыг хаанаас дарахаас эхэлж байгаа байхгүй. Тэг биднэрт ямар юу цаагаагүй тэгээд Москва бол ерөнхийдөө 92 он гэдэг чинь зах зээл дөнгөж эхэлж байгаа Монголтой их төстөө шуугсан юу адал явдал ихтэй тийм тий. Цаашаа Польш руу орсон чинь шал өөр ертөнц. Тэгээд Оросоор ярих дурггүй. Тэгээд цаашаа Герман руу ороод ирсэн чинь бүр баруун. За тэгээд би бол сандгийн хаана яваад байгаагаа сайн мэдэхгүй Парист 2 хонсон. Тэгээд Парист 2 хоноо цаашаа бид нэр Виши явсан байхгүй юу? Вагоноор. Тэгэхээр миний анхны хот учраас ч тэр юм уу Виши надад маш их таалагддаг. Тэгтээ би Францын бүх нутгаар явж үзсэн. Ер нь бол Франц 1970 он хүртэл төвийг сагсаа одоо юу гэх төвлөрсөн хот байсан. Одоо манай яг Улаанбаатар шиг. Тэгээд 70-аад оноос хойш бол ер нь төвлөрлөөс цутаах бодлого явуулаад мууж болгондоо нэг ихтэй сургууль байх болсон. Тэгээд тэр ихтэй сургуулаад түшээд тухайн мууж нь томорсон байхгүй юу. Тэгэхээр манад одоо яг тийм бодлого явуулах хэрэгтэй. Бид нар одоо хит Улаанбаатарт бүгд төвлөрөөд байгаа байхгүй юу. Манайх ингээл нэг засаг гарч ирээл амар сэтгэл хөдлөлтөө хэдэн оюутнуудыг маань бүгдийг баг нар руу авч гарна гээл нэг зураг гаргаал тэртээ. Тэгжсэн нь тэр нь эхний жилдээ айгу хүчтэй явж ирсэн. 2 дахь жилдээ мартагдал дараа нь дахиад 4 жил дуусаад дараагийн засгийн газар гарч дахиад нөгөө хэдэн оюутны маань над үзэл за мөс ганцхаруулт нь бусдын ингэж ийш тийш нь явуулна гээл ингээ яриад байдаг байхгүй. Нэг хийж иявах юм бол яг бүс нутгийг одоо Монгол улс 5 бүс нутагт хуваацсан байвал яг тэр 5 бүсийнхаа ихтэй сургуулийг л хөгжүүлчихэд тухайн мууж нь яг бүсээ дагч хөгждөг. Тэгэхээр тэр мууж болгондоо өөрийн гэсэн одоо ихтэй сургуулаа түшиж сургалт судалгаа бүгдийг нь явуулж байгаа. Тэгэнгүүтээ Франц бол их өвөрмөц ус бүх газар нь адилхан биш. Одоо Монгол орнод ирж жуулчлалтайгаа жуулчин болвол эхлээл нэг талаар давхсан хэдэн мортинл гэж төсөөлж орж ирдэг. Улаанбаатарт ирээд вау гэдэг. Гүй энэ ч бид ийм амар өндөр барилга байд юм уу гэл ингээл нэг өдөр толгой нэргээл тэг ингээд замын бөглөрөлд орж ирсэн нь гинт хөдөө гарангуут за ерөөс явмааргүй санагдчих гэж ярьдаг штэ. Яг тэгвэл нүд алдсан тал энэ сайхан малчин ахуйн амьдрал байгаль энэ бол Франц хүний хувьд бол үнэхээр тийм тасархай тэгээ тэр их шууганаас гарч ирээд амрах боломж нь бүрдэж байгаа байхгүй. Гэтэл бид нар шиг одоо ингээд нөгөө соёл хөгжил айлныг хослуулж явж байгаа хүний хувьд бол Францад очиход бол хөдөө нь илүү надад таалагддаг. Яг бол Парис бол одоо өдөрт 10 сая хүн орж гарч байгаа том хот шүү дээ. Тийм. Тэгэхээр өдөрт 10 сая хүн орж гарч ийн гэдэг чинь одоо Улаанбаатарт бид нар 2 саяулаа орж гарахгүй байхдаа л яаж бөглөрөөд биенээ баргаад үзээд байгаа л тий. Тэгэхэд Парист 10 сая хүн орж гардаг. Ойр орчны хот. Тэгээд бусад хотоос ингээд ирж байгаа. Тэгэхээр зам тээвэр нь ямар сайн хөгжсөн харагдаж байгаа шүү дээ. 80 сая жуулчин ирж байж байгаа тий. Тэгэхээр зэрэг бусад хөдөөнд очих юм бол хөдөө одоо манайхаар бол хөдөө гэж хэлээ л да. Мууж болгоно нь өөрийн гэсэн онцлогтой. Тэр онцлогоо дагаад аялал жуулчлал бүх юмаа хөгжүүлсэн. Тэгээд амьдарч байгаа усууд нь сэтгэл хангалуун, тайван. Тэгээд тухайн үед дундад зууны үеэс эхлээд нэг эхлэлтэй хотууд учраас бүх газар сүмтэй, сүмийнхэн цагийг нь заадаг. Одоо дүүн гэл дуурахтал 12 болж ийн гэж мэддэг те. Бид нар ингээд тооноор хараад нараар цаг хэмждэг шиг тэнд бас их цаг хэмжих боломжтой. За гих мэтлэн ингээд өглөө босоход талхны үнэр үнэртэй л те. Ингээл тэгэл хөхөө дуграал шууд жиргээл ер нь л хөдөө нь одоо Парисаас аслагдмал нутгууд нь бол маш гоё. Яг үнэн шүү багш. Одоо энэ дээр яагаад өөрөөр байгаа юм бэ гэдээ бас хүмүүс их сонирхож иж магадгүй. Тэр нь одоо жишээ нь яг хоолоороо бас их илэрдэг байхгүй тий. Одоо манай монголоор ярих юм бол аймаг болго өөр гэсэн өвөрмөц хоолуудтай. Зарим мужууд нь бол өөрөө өөрсдийн гэсэн бас нэг акцент аялахтай тий. Дээрээс нь тэр одоо Түлүүзгээ хот байдаг ч юм уу тэр нэг
хотын аймаг одоо манай монголчин аймагуудын сумууд энэ төр жоохон хоорондоо байгууламжийн төстэй байдаг бол тэрэнд чинь нөгөө яалтчгүй Франц одоо уран байгууламж архитектур гэдэг утгаараа те Laville Rose гэж Toulouse хотыг харлаа те ягаан улаан хот уулан тэр чигээрээ те гих мэдчлэн хот болгоо өөрмөц ингээ байдаг сайхан Франц орон гэ те. За хоёлаа тэгвэл одоо яриагаа одоо нэг юм нэмээ. Ер нь энэ дээр бол яг нүүдэлчин ард түмэн, суурин ард түмэн хоёрын хооронд бол ялгаанууд байна. Суурин ард түмэн бол яг харахгүй олон жилийн тэр өв соёл түүхээ бол хадгалаад аваад үлдсэн. Тэгээд тэр нь бол одоогийн орчин үеийн одоо хойч үеийнхний зарж идэх хоол болж байгаа байхгүй яг үнийг хэлэхэд бол тэгээ ингээд 80 сая жуулчин ирэхэд тэр Парисын муухай кари гэж ирэх бааш Парисын бүх барилга байгууламжийн хараалтай ингээд бүх оперын театрын оройн бүгд алтын бэштэй гэлтэй ингээд тийм ингээд бүр амангагаал гоёыг харсаар байгаад бутаж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр зэрэг тэр нэгдүгürt бол Франц бол ер нь бодлогоороо гүрэн гэдгийн зөөлөн бодлогыг бол дэлхийд ер нь түгээсэн ард түмэн гэж би хардаг. Яа тэгэхээр зөөлөн бодлого гэдэг нь бол дипломат аргаар, соёлоор тэгээд өөрийнхөө бүх одоо кино солонгосууд одоо хүчтэй орж иж байна тий хоол гэд. Тэгэхэд бол Францууд бол дипломат талбаараа дэлхийд бол бараг 200-аад оронд дипломат алба соёлын байгууллагатай байхгүй. Дараа нь хятад тус ордог гэх мэтлэн. Тэгэхээр тэр зөөлөн бодлохоороо өөрийнхөө соёлыг бусдад маш сайн түгэж чаддаг. Дэлхийд дээр 321 сая хүн бүх твд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би оюутнуудад ярьдیں۔ Одоо орчин үед та нар маш их олон цаас диплом цуглуулж байна. Би бол одоо Франц хэлний ганц диплом ороод одоо насан туршийн амьдарч ирлээ. Миний очисон газар болгон Франц хэлтэй хүн байдаг учраас би англиар ярих шаардлага байхгүй, өөр хэлээр ярих шаардлага гардггүй маа. Тэгэхээр Франц хэл бол дэлхийд төгссөн хэл учраас дэлхийд бас олон хүн ярьдгаараа тавд ордог хэл учраас бас энэ хэлийг сурж энэ бол зөвхөн хайр дурлалын хэл биш байхгүй, мэдлэгийн хэл. Энэ бол соёлын хэл, орчин үеийн бүх техник технологийн тэгээ Франц хэл мэддэг багт бүх салбар руу орох боломжтой хөрвөх чадвартай болдог байхгүй. Тий. Өөрөө ингээ хөрвөө сууж ин. Телевизэн ингээ те подкаст хөтөлцөн сууж байгаа шүү дээ би чинь тэгээ. Тийм байна. Тэгэхээр яг үнэн багшаа одоо нөгөө ингэж хэлж байна тийм ээ одоо дэлхий дээр 321 сая хүн одоо Франц хэлээр ярьж байна. Дэлхийн хааж утсан газартахгүй. Дээрээс нь чинь дэлхийн албан ёсны дипломат хэл гэдэг. Дээрээс нь классик хэл. Одоо өвлийн олимп явж байхад олимпийн албан ёсны хэл, ажлын албан ёсны хэлэхэд хамгийн түрүүнд Франц ярьж байгаа шин. Mesdames et messieurs гэж ярьж байгаа. Тийм шүү дээ. Хамгийн түрүүнд бол олимпийн албан ёсны хэл Франц хэл. Франц хэл. Тэгэхээр одоо тэгвэл та тийм ээ яагаад анх Франц хэлийг сонгон суралцах болов? Одоо та дөнгөж сая хэллээ шүү дээ. Хүн би бас ингэ боддог зүйл нь ингээ хүн ингээд маш олон хүмүүс ингээ мэрэгжил сонголтын талаар их ярьдаг л та тийм ээ. Тэгэхээр тэгээд одоо нэг юма сайн хийж чаддаг тий. Тэрнийг хард гарч чаддаг хүн ингээд насаараа бас тийм ээ ингээ нүүр бардам итгэлтэй ингэж ажиллаа хийдэг юм шиг надад санагддаг. Ер нь урдх ажиллал хамгийн сайн хийх нь их зөв юм шиг санагддаг. Би бас тэр хүмүүсийн миний амьдралдаа таарлаж ирсэн цуг ажиллагсад хамт олон за тэгэл янз янзын боловсролын байгууллага тий. Энэ хүмүүсээс бас нэг хамгийн их одоо миний сэтгэлд үлддэг юм чамбай хариуцлагатай тий чаддаг хүн чинь хүнд шаардлага тавьж бас чаддаг тэр хүнийг би таа гэж боддог таныг гэж би боддог тийм учраас тэр маш их хүндэлдэг тэр яагаад одоо энэ Франц хэлтэй холбогдож энэ их одоо юм одоо юу гэдэг энэ их юм яаж юм бардам байна тий тэрний үүсэл одоо хаанаас эхэлсэн бэ гэд яг зүгээр би бол их тийм хилэн давьяастай бидний үед бол орос хэлний 5 дугаар ангис эхлээд 10 дугаар анги хүртэл орос хэл үздэг байсан л да. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө орос хэлтэй холбогдож явж байгаа. Тэгэд Монгол Улсын их сургуульд орж ирээд анги сонгох болсон. Тэгээ анги сонгоход бол би бол энийг хувьцаа гэж боддог. Яг бид нар Францын сонгодгуудыг бол нэлээд үзсэн мэддэг Франц орны тухай. Тэгэд анги сонголт болсон манай Цэрэн Долгор багш гэж багш орж ирсэн. Тэгээ манай ангийн багш байсан. Тэгээ Цэрэн Долгор багш орж ирээд за ингээд Франц хэл сонгож байгаасууд намайг дагаад яваараа ийм юм байдаг гэж ярьсан чинь битгүй би тэгэл багшиг дагаад Франц хэлний ангид орсон байсан байхгүй. Тэгээ би тэрийг бол хувь заяа гэж боддог. Яг би одоо ингээд энэ насанда Франц хэлийг л Франц хэл соёлыг сураад энийг Монгол улстай хөгжүүлээд тэгээд Монгол улсад би болсон хүчин бэлтгээд Монгол улсын манайх шиг юм хоёр хөршийн дунд одоо ингээд байгаа оршиж байгаа Монгол улсын
3 дахь хөршийн гадаад бодлогод өөрийн хувь нэмрээ оруулах л ийм хувь тавилантай хүн байжтэй гэж өөрийгөө боддог. Тэгээд яг хуу тийм залуучуудад би бас дандаа хэлдэг нэг юмыг сайн сураа. Ямар ч юм сэтгэл гаргах гэдэг. Сэтгэлээ гаргаад тэгээ хандлагаа өөрчлөөд тэр сурж байгаа юм а та нар нэгэн эцэг эхийн төлбөрөөр л ерөнхийдөө хөвчлэн сурж байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхээ бас хайрлах хэрэгтэй байхгүй. Нэгэн тэр хүн төлбөрөө за яг хуу зарим одоогийн залуучууд заримдаа өөрсдөө мэдээж ажил хийгээд төлбөрөө олж байгаа улсууд бол байгаа. Гэхдээ хөвчлэн манайх бол гэр бүлийн одоо хүмүүс маань их дэмжлэг үзүүлдэг шнэ. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийн одоо чиний насан туршийн энэ бол чиний талах юм аа гэд чамд зориулж байгаа энэ хөрөнгө оруулалтыг яг ингээд аягүй сайн өөрийн болох хэрэгтэй. Тэгээд оюутан гэдэг бол энэ бол сурж байгаа хөдөлмөрлж байгаа усуд шүү дээ. Би дараа нь 20 жил 30 жил энийгээрээ сайхан амьдрнаа гэж төлөвлөж 4-5 жил сурж байгаа. Бүх шатны оюутныг биелж байгаа. Энэ дээр бол коллеж, дээд сургууль, их сургууль гэдэг энэ бүгд ялгаа байхгүй. Тэгэхээр зэрэг айлч юмыг хүн өөрийнхөө сэтгэлээрээ л сурах хэрэгтэй. Тэгээд намайг Франц хэлний ангид сураад явж ийн гээл тэгэхэд Монгол орнд Франц хэлээр яадгийн чи яах гэж юм сурсан ингээд айгүй их надад тэгдэг байсан. Тэгээ би их юм ховор мэрэгжлизм штэ айгүй бахархдаг. Би хүн болгонтэй адилхан англи багш биш байна. Тэгэл хүн Монгол улсад илүүдл болсон бас мэрэгжилтэн биш. Тэгэхээр бас яг орчин үед хэрэгтэй. Тэгээд Монгол улсад хэрэгтэй би боловсон хүчин гэж өөрийгөө боддог учраас тэгээ сайн сурах гэж хичээсэн. Бид нар хичээх хэрэгтэй юм билээ ер нь бол тий. Таны нэг гүндүү занчин гэдэг. Тэрэн шиг би таны одоо яг юм би бол танаар 4 жил одоо хичээлээ заалгасан. Тэ школыг авсан. Тэгээд таны яг энэ чамбай хариуцлагатай ийм чанар тийм ээ одоо Франц хэлтэй холбоотой юу таны хүмүүжлэлтэй холбоотой юу тийм ээ таны эсвэл түрүүний хэлсэн багш тийм ээ багшийн одоо хүмүүжлэлтэй холбоотой юу та юу гэж бодож байна? Яг зүгээр суур хүмүүжил бол холбоотой. Би айлын том хөлт учраас тийм маш зохион байгуулалттай байсан. Бусдыг захирах ёстой юм шиг байсан. За тэр бол суур хүмүүжил. Тэгээд бас Франц соёл бас их нөлөөлсөн. Тийм. Францууд одоо хийх гэж байгаа ажлаа 7 хоногоор сараар жилээр төлөвлөдөг. Яг тэр байдал бол надад байдаг. Тэгээ бас бусад хүнийг тийм болох гэж үзээд байдаг. Юм төлөвлөлтэй бид нар одоо орчин үед чинь төлөвлөж ижил сайн амжилтанд хүрэх ёстой болсон учраас оюутнуудаа одоо заавал шалгалтын үеэр өөрийгөө зовоож 3 хоногт бэлтэх биш. Өдөр болгон 100хан багаар үтсэн хичээлэл давтаатай. Тэр бол мэдлэг бол туслаар далаа нэг өдөр бий болохгүй шүү дээ. Ус туссаар байгаад их хэмжээний ус болж байна тий. Тэрнтэй адилхан туслаар мэдлэгийг хураах хэрэгтэй л гэж хэлэх дуртай. Тэгээ манай ангийнхан чи угаасаа Алтангөл багшаасаа айгүй их айн. Айгүй их сүрддэг байхгүй юу те. Тэгсэн мөртлөө хамгийн их бас хайрладаг. Тэ одоо бид нар ингээд ангиараа бөөндөө ингээд уулзгаад бас хамгийн түрүүнд асуудаг таны нэрийг асуудаг байхгүй юу Алтангөл багш маань гээд яагаад ч юм тэгж их хүнд сэтгэлд үлдчихээн тэ тэгээ дээрээс нь нэг гоё юмны юу гэхээр юм шаардлага өндөр байхын хамгийн сайхан зүйл нь тэр байхгүй тэ би анх одоо Францд ч бол ингээд явж чад оюутан болоод ингээд таны хэлсэн нэг үг мартагддаг байхгүй тэр нь юу гэхээр чи юм та нар гэж чийч гэж яриад л яг та нар ингээд юм хийж байгаа бол тийм ээ хийсэн шиг хий хийвэл одоо юм хүнд юм хэлсэн бол хэлсэндээ бай гэж айгүй хэлдэг байсан байхгүй. Тэгээ би Францд очиод тэр ингээ ерөөсөө мартагддаггүй те. Тэгээ ямар нэг юм хийх юм бол айгүй чамбай хийх ирмэлцдэг, айгүй ингээд тулгаж хийхийг боддог те. Дээрээс нь яг цагтаа байхыг боддог ч гэдэг ч юм уу. Энэ болгон чи ингээд юм ингээл 4 жилийн хугацаанд ингээ бидэрт ингэж тавьсан шаардлагын бас нэг амар том нөлөө бидний өөрийн мэдхгүйгээр бид нар тархины цаана юу болж байгааг мэдхгүй ч гэсэн би зүгээр одоо ингэж хэрэгцүүлж батхад тэр тавьж байгаа шаардлагууд бол тэгээл ингээд тархины ард ингээ инстал хийгээл суугдчихсан байгаад байгаа байхгүй юу те. Тийм бичигдээд байгаа байхгүй юу те. Тэгэж ингэж айгүй гоё байгаад байгаа. Тэгэхээр танаар заалгаж байгаа энэ болон бас манай одоо Франц хэл орон судлалын шавнар их үзэх байх гэж би бол бодож байна. Тийм болохоор та нар бол үнэхээр аттай шүү. Би бол маш их аттай байдаг. За тэгэхээр одоо энэ нийт одоо зүгээр нэмж хэлэхэд бүх сургууль хүмүүжүүл хичээл мэдээж өөрийнхөө шавийг те Монгол улсад хэрэгтэй боловсон хүчин болохын төлөө л те ер нь иргэн болохын төлөө зөв иргэн болохын төлөө бүх багш нар бүх шатны багш нар л одоо сэтгэл зүрхээ зориулж байгаа. Тэгээд тэрний л би бол нэг нь тэгээд ер нь бол яг хаа тэр Франц соёлоо бид нар давмгаалж
автаж хүүхдүүдэд бас шаардлага тавьдаг нь илүү ээж магадгүй. За тэгээд бас одоогоор одоо нийт хэдэн төгсөгчтэй болсон байна тийм ээ. Тэгээд дээрэс нь бас одоо үзэгчтэй бас уйдаа ахгүй үстэй. Яг уйдаагаад байна гэж ерөөсөө яриаггүй шүү гэж. Яг нөгөө сонирхолтой зүйл хуваалцах үүднээс тийм ээ. Одоо хамгийн тийм төгсөгчдөөс гэдэг юм уу. Хамгийн тийм таны сэтгэлд үлдсэн ямар шавь ч юм уу, шавнарч юм уу, тэ байдаг вэ? Хамгийн сахилгагүй ч юм уу, хамгийн дэггүй ч юм уу, тэ сайхан гарч юм уу. Тийм гоё хүсэлтэд түүхээс та бас нэг гоё хуваалцчих. Хүний нэрийг бас хэлж болохгүй шүү дээ. Би өөрөө чи ярих гэдэг байхгүй юу? Оо тийм үү. Яна гэдэг. Тий, яг тэр ананд бол чи бол нэлээд хоцорч орж ирсэн. Би тэр тэнхим эрхлэгч байсан. 10 сарын үед орж ирсэн байхгүй. Бид нар хичээл эхэлсэн сар хагас 10 сарын дундуур. Тэгээд чи ээжтэйгээ ирээд тэгээд би одоо ингээд Франц хэлний ангид ормоор байна гэсэн. Тэгэхээр би үгүй чи чадахгүй. Франц хэл бол их хэцүү хэл аль хэдийн бид нэр өсгийн дүрэн бүх юм үзсэн. Тийм учраас чи одоо айгүй амархаа өөрийнхөө мэддэг урд нь үзчихсэн англи хэл чим өөр хэл рүү орох хэрэгтэй гэсэн чи гүү багшаа би ерөөсөө яг Франц хэлдэл л орно гэж бодсон. Үгүй тэг яагаад чи морой ирсэн чи боловсролын яам дээр нэг хуваарийн нааш цааш үл ойлголцол болоод чи ер нь боловсролын ямаар явж их удаан хугацаа алдсан юм шиг үлээ. Тэгээд орж ирсэн. Тэгэхээр зэрэг би нилээ цааргалсан л та үгүй. Тэгээд би яг чамайг нэг удаа хичээлд суугаад үз. Ер нь хэцүү гэлтсэн чинь сууж үзэл тэр ангийнхан дотроо ороод тэгээ амаргүй байгаа. Тэр чинь мэдээж бүх хүүхд уншаа сурцсан үе. Тэгээд би энэ юу л болдоо л гэж бодсон. Тэгээд чи бол гүйгүй би өстө багшаа яг үзэж чадна гэл ингээд байсан. Тэгээ ангийнхнаасаа хоцорхгүй гэж зууралцсан. Их зууралцсан. Тэгээ нэгдүгээр улирлын хичээл дуусахад бол 2 сар орчим үлдсэн байсан чи. Тэгэхэд бол ер нь яг ангийнхаа хүүхдүүдийн төвшөнд хүрч ирсэн. Тэгээ би хүүх өстө бас болж шүү гэ. Тэгээ яагаад ингэж гүрий чадж байна гэж би чамайг бас судалсан юм. Спортоор хичээсэн билээ. Тэгээд тийм спортоор хичээлжсэн хүүхд юм билээ. Тэгээ би бодож ирсэн баха энэ спортоор хичээсэн хүн айгу тууштай байд юм байна. Тэгээд зүгээр нэг өөр спортоор хичээлээгүй айлын нэг ирэх хүүхд ирсэн байсан бол шууд шантарах байсан. Эсвэл нэг мөнгөтэй айлын хүүхд юм ингээд нэг харгалаад явъя гэсэн одоо хандлагатай хүн байсан бол чадахгүйсэн. Чи болохоор ерөнхийдөө нөгөө спортын хүн учраас заавал ард нь гарна гэсэн тийм санаатайсэн. Тэгээд маш сайн сурсан. Би тэгээд бас бахархдаг. Би бусад хүүхдүүд бас энэ тухай ярьдیں۔ Тэгтээ нэрийн заримдаа хэлэхгүй. За бас нэг хүү байна. Бас амьдралын яг хаа зах зээлд орсноос хойш ер нь амьдралын асуудал бол амаргүй үед хүмүүжсэн. Тэгээд ээж нь хүмүүжүүлээд тэгээ сүултээ эмээ дээр өссөн тийм хөлтөөсөн. Тэгээ би тэр хүүг орж ирээд сурна гэхэд нь би эмийн айгүйхгүй хүүхдийнхаа төлөө санаа зовдөг. Тэгээ би хэлсэн байхгүй яах юм бэ? Та наа хүүхдээ Франц хэлээр талхаолж идэхэд хэцүү. Яад бол маш сайн сурах хэрэгтэй. Англи хэл нь гайгүй юм байна. Тийм учраас энэ хүүхдийг та өсчин болгох гэж хэлсэн байхгүй юу? Айгүй амархнаар нь тэгсэн чинь үгүй манай хүүхд болохоор өөрөө сурна гэдэг юм ингээд. Тэгээд 1-2 жил сураад манай хүүхд алга болсон. За би тэгээ бодохгүй. За энэ хүүхд алга болсон. Үгүй яа нөгөө чөлөө аваад байхгүй болчихгүй тийм завсарлцсан. Тэгэхээр зэрэг за энэ хүүхд ер нь хайж байгаа юм байна. Яг л миний тэр хэцүү гэдгийг л шантраал хайж байгаа юм байна гэсэн чинь. 2 жилийн дараа нэг харсан нөгөө аюуфын төв дээр хийж байна. За. Хүү чи юу хийж байгаа юм гээл гэсэн чинь би ном авч унших гэж байгаа. Зуны амралтаар унших. Үгүй чи ер нь ингээд цаашаа сурах хүн үү гэсэн чинь. Сурч төгшөө би 2 жил ажил хийгээд төлбөрөө олоод ирлээ. За. гэж хэлсэн. Тэгээд тэр миний сэтгэлд ихэхгүй үлдсэн. Тэгээд яг уу тэр нөгөө амьдралын шаардлагаараа бас хүнтэй ярих харьцах эднэр муу байсан. Явандаа бол нийгэмд орсон. Тэгэхээр зэрэг тийм сонин тохиолдлууд бол байдаг. Тэр хүн маань төгссөн би яг маш байдаг тий. Тэгээ 2 жил ажил хийж байгаа гэсэн юм байна те та. Үгүй нэрийг хэлэхгүй. Тэгэхээр ямар гоё юм бэ? Бас танаас ийм багшаасаа ингэж ийм магтаал аавна гэдэг надад бол амар хүндэж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ бас амар их баярлалаа. Нэрнгээсээ яг энэ Франц хэл гэдэг бол ингээд амархан хэл биш. Тийм ээ, амархан хэл биш. Үнэхээр гоё сонсогддог. Хүний ер нь ингээд тийм ээ гоё сонсголонтой. Бидний мэддгээр романтик гэх тийм үнэн. Тэгтээ нөгөө сурахад бол одоо стажийнхээ амаргүй гэдэг шиг тийм их зөө их суух зүйл шаардсан их хэрэгтэй. Тэ өгшээ. Одоо би хүмүүст хэлдэг байхгүй юу? Францад амархан юм шиг бодод идэг. Одоо Франц хэлний хүүсээс ахуулаад те бүх одоо үгүүд нэр үгүүд одоо хүүстэй байдаг те эр юм. Одоо энэ харж байгаа энэ мод одоо эрэхтэй, микрофон эрэхтэй. За одоо ингээл шил хэдл эмхтэй гээл те бүх юмыг ингээд бүгдийн хүүсээр ялгаад сууж нүр их удаан хугацаанд сууж
төвлөрч цээжилгүй л бол Франц хэлээр хизээж ярихгүй тий багшаа. Тэгээд тийм учраас одоо энэ эртний дээр үеийн ч юм уу тэр Оросын язгууртнууд бас ярьдаг байсан юм билээ. Одоо нөгөө аюу их логиктой хэлгээд те. Одоо нөгөө потенциалаа гайхуулах гэж хоорондоо ингэж Францаар ярьдаг гэсэн. Яг бол энэ юмны ард гарсан хүн шүү дээ энэ төр гэж те. Та юу гэж боддог вэ? Тий, ерөнхийдөө Оросууд Француудыг шүтдэг байсан. Энэ нь бол жишээ нь Лев Толстойн зохиолууд Дайн баян хіднэр дээр бол дан Францаар гэрийн үйлчлэгчин Францаар ярьдаг байх ёстой тий ингээд одоо дээдсүүдийн хэл гэж үздэг байсан. Оросын Екатерина 2 дугаар хатан хаан одоогийн Санкт Петербург хотыг яг Парисын жижиг загвар болгосон байхгүй. Тэгэхээр тэр Эрмитаж гэдэг маань одоогийн Луврын музейн ерөөсөө яг загвар ингээ харах юм бол гудамж бүх юм. Тэгэхээр энэ бол дээдсийн хэл гэж үздэг байсан. Тийм учраас Оросууд бол өнөөдрийг хүртэл Франц хэлд бол маш сайн сурж ийн. Тэд бол яг тэр одоо боддог нь бол хэрэг. Тийм. Тийм ээ те. Тэгэхээр би бас энэ завшааныг тохиолдуулаад гэ те. Энд чинь багшаа чөлөөтэй подкаст шүү дээ. Тийм. Тэгээд та бас одоо нэг Франц цаашид тийм ээ одоо ингээд энэ хоёлоо яах вэ нөгөө нэг хэцүү гэж хэлж байгаа нэг яах вэ нөгөө талаасаа эн чин одоо ямар нэгэн зүйлийг одоо тийм ээ одоо амархан зүйл гэж байхгүй шүү дээ тийм ээ. Дээрээс нь одоо цаашид Франц хэлээр Франц одоо орон судлаач гэдэг юм уу те. Суралцах одоо сонирхож байгаа залуучуудад одоо сурагчдад ч юм уу тийм ээ үзэж байгаа бол та одоо Франц хэлний сургалтыг бас танилцуулаач. Би бас одоо энэ завшаанд ашиглаад мөнх багш, Булган Тамир багш, Себастьян багш те хэмэдэх багш, буйны мөнх багш нарыгаа би бас сананд урсаж бас үргэлж талархаж явдаг илэрхийлж бас далхимд нь бас үнэхээр баярлалаа гэж хэлмээр санагдчихээн тийм. Микрофоноор дамжуулаад багшаа энэ чинь гоё даваа тал өгөх байхгүй. Тэгэхээр Франц хэлний Евро судлалын тийм тэр дундаа одоо Франц судлалын ангийг та тайлбарлаж өгөөч. Тий, 1963 онд Монгол Улсын их сургууль зааж байгаа. Тэгээ 90 оноос эхлээд Монгол Улсын их сургууль бол хувийн дээд сургуулиудад Франц хэлийг зааж гисэн. 10 гаруй их дээд сургууль. Тэгээд ерөнхий улс сурлын 1-р сургууль одоо Франц хэлийг зааж байна. Тэгээд ерөнхийдөө эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад одоо бол ер нь Монгол Улсын их сургууль дээр голлож мэрэгчлэн бэлтгэж байна Монгол улсад. Ер нь ямар нэгэн альва зах зээлийн нийгэм гэдэг бол тэгэл эрэлт хэрэгцээгээ заавал одоо анзаарна шүү дээ. Монгол улс Франц улсын дипломат харилцаа сүүлийн жилүүдэд их хэрчмтэй хөгжиж стратегийн түнш болж байгаа. Болсон тэгэхээр зэрэг энийг дагаад эдийн засгийн маш олон том төслүүд орж иж байна. За бидний үеийн сонголт оюутнуудын ингээд сонголтыг харах юм бол одоо өөрийн чинь үед ч гэсэн бас тийм байх. Их романтик, сэтгэл хөдлөлөөртэй ингээд гоё Парисыг үзэн, Эйфелийн цамхаг үзэн, би Францд очиж сурмаар баймаар байна гэдэг ийм л одоо мөрөөдөл байсан тий. Одоо бол залуучуудын сонголт бол шал өөр болсон. Тэд бол Монгол улсад хэрэгжиж байгаа том төслүүдэд ажиллахыг хүсэж байгаа. Тэгэхээр ганц Франц хэлтэйгээсээ гадна манай Монгол Улсын их сургууль дээр оюутнууд нөгөө альч мэргэжлийн оюутнууд хос хавсаргаар ямар ч мэргэжлийг биендээ сурдаг боломжтой болсон. Тэгэхээр 5 жилээр сурч ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр жишээ нь хими ангийн оюутан за би одоо ингээд Бадарх Энержи гэдэг энэ компанид орж одоо уран олборлоход Монгол улстай хэрэгтэй мэргэжилтэн болно. Би Франц хэл сурна гэвэл 1 жил манай тэнхим дээрээ сураад Франц хэлээ сайжруулад тэгээд цаашаага өөрийнхөө мэргэжлэр магистрт цааш нь сураад ингээд явах боломжтой. Тийм болсон юм уу те? Тийм бүр бүрэн боломжтой. Та нарын дараа бол маш их өөрчлөлтүүд гарсан. Өөрчлөлт гарсан байна те. Айгүй амар болсон биш үү? Айгүй амар болсон. Нээлттэй боломжийг нь олгож байна. Тийм, major minor-т олчихгүй юу? Нөгөө хос хавсар хөтөлбөрүүдтэй болоод тэгээ оюутнууд 5 жилээр сурж болж чинь 6 жилээр сурж болж чинь 6 жил сурвал баг 2 майнертэй төгсөж байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг ийм боломжууд их бүрдсэн. Тэгээ цаашаага агсан шатны сургалтууд магистр докторийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Ганц Франц гэхгүй дэлхийд дээр одоо энэ ихтэй сургуулиуд 1000 гаруй ихтэй сургуулийг хорвсон франкофон ихтэй сургуулиудын холбоо гэж байна. Монгол Улсын их сургууль 2013 онд илсэн. Тэгэхээр зэрэг энэ холбооны төв манай Монгол Улсын их сургууль дээр байдаг. Би тэргүүлж ажилладаг. Энэ шугамаараа жишээ нь Аз номхон талаад ихтэй сургуульд Франц хэлээр сурах боломжтой байхгүй. Жишээ нь Вьетнамд магистрийн хөтөлбөрт шууд Франц хөтөлбөрийг 1 жил дотор авах боломжтой. Болгарт одоо магистрийн хөтөлбөр 1 жил, Франц Бэлг хөтөлбөрийг зэрэг авч болж байна. Бидний үед тийм байгааг шүү. Тийм. Одоо маш их боломж гарч ирсэн. Ямар гоё юм бэ? Маш гоё. Энэ би яг энэ дээр ингээд амжуулж далхимдуулж хэлэхэд юу вэ гэдэг ингэнгүүт одоо яг энэ залуучууд одоо хөтөлбөр аюу гоё болсон байна багшаа. Яагаад гэвэл
би чинь анх Францад одоо болохоор би нөгөө Франц суралцах зөвлөгөөг хуваараа бас ингээд залуучуудад өгж байгаа. Яа тэгвэл хүн мэдхгүйгээс болж хялтдаг. Би тухайн үед чинь нөгөө мюзик 4 жил сурч төгсчөөд тэгээд ахаад 3 жил Францад одоо ингээд бакалавраар сурж цаг алдчихсэн түүхтэй байхгүй юу. Дээрээс нь араас нь ахаад магистраар 2 жил ингээд сурч ирсэн. Ябл болоо гэсэн санаа тавьсан сэтгэлгүйтэй байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо цаашдаа ингээд сурж байгаа залуучуудад начиг бас битгий алтаасаа тэг за алдах ч юу яах вэ ерөөдөө энэ бас нэг хугацаа алдах ч юм уу очиод нөгөө нэг иймэрхүү байдлаар мэрэгжил сонголтын алдаа гаргадаг ч юм уу иймэрхүү зүйлүүд техникийн алдаанууд байсан. Тийм болохоор би иймэрхүү зүйлүүд туршлагуудаа хуваалцаж ингэж зөвлөгөөнүүд өгөөд явдаг байхгүй юу. Заавал яг ийм гой сайхан Парис л гэвэл гой гэсэн хүүхдүүд айгүй над дээр ирдэг байхгүй. Тэгэхээр би үгүй наа чинь хамгийн гол нь чи what you want qu'est-ce que vous voulez те юу хүсэж байгаа яг ямар чиглэлээр сурахыг хүсэж байгаа бүгд ингээл Парис л гэж хэлдэг байхгүй. No үгүй те Франц чинь таны яг хэлсэнчлэн нөгөө бүсчилсэн тий олон өнгөтэй өөрөөр хотуудтай ингээд мэрэгжлэр нь өөр ингээ байдаг гих мэтлэх зөвлөгөөнүүд өгдөг. Одоогийн оюутнууд маш хацтай байна. Тий мужтай сурах тусам амьдралын өртгийг хямдрна шүү дээ. Яг үнэ. Тий Парис бол маш үнэтэй хот шүү. Тий шүү дээ. 2 жил мэдэрсэн багшаа. Тийм байна. Тэгэхээр одоо хоёулаа чинь одоо тийм ээ боловсролын салбар ингээ ярьж байгаа. Тэгэхээр боловсролын салбар гэснээс яг энэ Монголын боловсролын салбарын асуудлыг бас жоохон хөндөж ярил зүйтэй юм болов уу гэж би бодож байна. Хэрвээ таныг зөвшөөрвөл одоо Монголын боловсролын салбар хаана яваа вэ тийм ээ? Одоо манай Монголын багш нарын цалин одоо амьдралд хүрэлцээтэй байдгүй энэ тал дээр таны байр суурийг сонсч болох уу? Тийм Монголын боловсролын салбар гэх юм бол яг нийгэм өөрчлөгдснөөс хойш багш эмчийн одоо цалин их мудлаа. Тэгээд нийгэмд эзлэх байр суурь нь бас доошлсон харагддаг. Яагаад гэх юм бол зах зээлийн нийгэм эхлэхээс өмнөх 90-ад оноос өмнөх бол та хэрвээ багш эмч байх юм бол 1100 төгрөгийн цалинтай тэр бол маш өндөр цалин баггүй юу тухайн үеийн. Тийм тэгэхээр зэрэг тийм цалинтай байлаа 750 төгрөгийн цалинтай багш нар гэж тухайн үеийн одоо авж байгаа цалин бол өндөр байсан учраас энэ хүмүүсийн амьдрах боломж бол илүү байна. Зах зээлийн нийгэм шилжснээс хойш мэдээж хэрэг бүх зүйл оронгоор өөрчлөгдлөө. Гэхдээ бид нар бол хэрвээ цаашдаа энэ нийгмийг зөв авч явъя гэх юм бол энэ хоёр салбарыг нэгдүгээр талд тавих хэрэгтэй. Ерөөсөө энэ хоёр салбар хайчих юм бол тэгээд яах уул уурхаагаа ухаж тусчаад эрүүл мэндгүй боловсралгүй хідэн халтар хүмүүс л энэ Монгол улсыг байгуулах юм уу? Тийм наадсан приоритет гэж юм байна. Тэгэхээр зэрэг бид хамгийн дөрүүнд одоо яг манай ерөнхий сайд хэлээд байгаа л да хүн төвтөө одоо хөгжлийг бий болгоно гэж ярьж байгаа нь энэ бол одоо л ярьж эхэлж байгаа байхгүй 30-аад жил ерөөсөө юу дуртайгаа хийгээл тэгэл нэг нам нь гарч иж өөр юм яриад нэг Америкийг дуурайгаал нэг Японыг дуурайгаал бид нар одоо яг нэг жоохон сармагчлаад яваад байсан. Тэгээд сармагчилж явж өсөрчээд одоо нэг үндэсний хэмжээний өөрийн гэсэн өнгө онцлогоо бид нар олж авах хэрэгтэй байхгүй юу? Япон яагаад төрчихсөн? Япон өөрийнхөө үндэсний онцлогийг л хаяагүй байхгүй юу? Тэгэхээр бид нар нэг гараанаас гарсан энэ станы орнуудаас жишээ авах хэрэгтэй шин. Одоо жишээ нь Казахстанд очивол ингэхдээ бүгд нэг ээлж ирэх хичээлж ин хажууд нь дугуйлан байна. Хүүхдийн төлөө бүх юмаа зориулж шин. Сан байна. Оюутнууд нь тэтгэлэгтэй сурж ин. Магистр доктор оюутнууд бүгд тэтгэлэгтэй. Тэгээд нэг ус болгоод байхад манайх өнөөдрийн хүртэл хүний хайцсан байгаа зү тий. Бид нар 93 онд тэтгэлэгтэй байгаад бид нар хамгийн сүүлийн тэтгэлэгтэй оюутнууд таахгүй. Тэгээ 94 оноос эхлээд сургалтын төлбөр 30 сая төгрөг төлсөн. Тэрнээс өмнө улс биднийг сургаж ирсэн. 3 жил бид нар улсаас яагаад тэтгэлэгтэй онц сурдаг гэдэг овоо мөнгө авчихна. Тэрийгэ зарах газар байхгүй. Тий очих нь ресторан байхгүй, дэлгүүр байхгүй, ээж авдаа очил тушаачдаг. Нэг карманда 5 төгрөг л авч явдаг. Тийм л байлаа шүү дээ. Автобус нь 50 төгрөг мөнгө юм чинь. Тэгэхээр зэрэг бид нар өмнөх нийгмийн их муулаад шууд нэг арчил гэж яриад байгаа боловч бидний өмнөх нийгэмдэр бол сайхан зөндөө байсан. Арчлын ч сайн талууд бол байна тий. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой боллоо. Гэхдээ бид нэр өмнөх юмаа нураачаад дахиад шинэ юм байгуулна гэж хамаг цагаа алдаж болохгүй шүү дээ. Сайн академик сургалтаа алдаж болохгүй байхгүй. Би бол энэ академик сургалт 12 жил болсон хит урт гэж хардаг. Одоо энэ 10, 11, 12 дугаар анги. За 11, 12 дугаар ангид хүүхдүүд баг хийх юмгүй болчиход тийм шин.
Гэхдээ яагаад 11 жилээр сургаад тэр хүүхдийг шууд цагийг алдуулахгүй цаашаа явж болохгүй байгаа юм те. Гэх мэтлэн бид нэг үндэсний хэмжээний өөрийн гэсэн үзэл бодолтой л болтгоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо шинэ Монгол хүний онцлогт тааруулсан тийм боловсролын яг чиглэлийн боловсролын системийг гаргаж ирэх хэрэгтэй л гэсэн үг байна. Усангаа, уйлангаа нөхдүүдийг бүгдийг навчаад суулгаж байгаа байхгүй. Ятаа 7 наснаас эхлэлтэй. Малчны хүүхэд гэрээсээ хол тэр чинь 6 настай хүүхэд хэтэрхий балчир байгаа байхгүй юу. Тэгээд 7 наснаас эхлээд 11 жил сурвал 18 настай ч юм уу тий. Арай өөрийнхөө онцлог таарсан тэрийг багасгах хэсгэх тийм менежмент байх хэрэгтэй байхгүй юу. Манайх Америк л 12 болгодог байчлаар гэл ингээл тэрэндээ хатуу копи пастлал. Тий. Гэтэл Орос хэвэр штэ 7 наснаас эхлээд 18 11 жилээр. Яг л хэвээрээ байсан. Одоо бакалавр, магистр, доктор гэж нэрлэхгүй гэж сууж штэ. Өөрсдийнхөө тэр 5 жил сургалтгаараа сургана уу бид нар. Тэгэхээр зэрэг тэр өөрийн гэсэн үндэсний онцлог биднэрт байсан сайн юм улам хөгжүүлээл явах хэрэгтэй. Ингээл нэг нам дагсан хүмүүсийн шуурганд бид нэр хөртөж байна. Би бол харж байгаагаар. Тэгэхээр зэрэг 10 жилээс орж иж байгаа хүүхдүүдийг бид нар одоо оюутан болгож авч байгаа шүү дээ. Тэгэхээр би бол одоо тэр оюутан болгож авч байгаа хүүхдүүдийг эхний хагас жил бол маш их ёс зүй ч юм уу тийм хүмүүжлэх жилх ордог. Гаднаас сайн байна уу гэж орж ир. Сайн байцгаана уу гэж олон хүнд хэл. Та нар анзаарсан бол би тэгдэг штэ. Үүдээр орж ирэхээр ингээд үүдээ нээчээд бүх хүнийг харж зогсноо өөрийнхөө хэрэгтэй үнэн рүү харж сайн байна уу гэчээд тэгээд тэр хүнтэй харьцаад явж байгаа хгүй. Гэхдээ тэр 5 хүн сууж ивэл бүгдэнтэй мэдлэлтэй сайн байцгаана уу гэх. Тэгээ өөрийнхөө хүнийг хайлтаа. Бүр тийм сонин тэгээ хаалгаа нэгээ зогсоол ингээд. Гих мэтлэн. Уул нь чинь элементар нийл юм тийм. Энэ жижиг юмнууд мартагдсан байгаа байхгүй. Тэгээд 10 жилд тэрийг цааш нь хөгжүүлээд би тэгээд 10 жилээс орж иж байгаа хүүхдүүдийг ингээд нийгэмшүүлэх гэж бас нийгэмшүүлэх гэх юм уу да. За яг хөө тэр бол цөөхөн хүүхдтэй байсан юм. Ихтэй сургуульд ороод ирэхэд одоо Монгол Улсын их сургуулийн 2 дугаар байр өдөрт 3000 хүн зорчдог гэж байгаа байхгүй. Орж гардаг тий. Тэгэхээр би баруун гарын дүрмээ баримтлахгүй бол мөргөлдөөд нэг газар унчих нь шүү дээ тий. Тэгэл наацх нь жижигхэн гудамжаар явхад манайх ингээ хэлхэлдээд 3-3-аар явдагаас 2-2-ороо бөөр нэг ард нь хүн явж гин үү тэглээд байна уу бүр бодож байгаа юм байхгүй. Энэ бүгдийг жижигхгүй элемент болгоноор нь 10 жилд нь заах хэрэгтэй байгаа үстэй. Одоо солонгос хүүхдийг цэцэрлэгт яахт нь би яаж засах уу? Яаж одоо юугаа арчих уу гэл ингээд бүх юмыг зааж өгч штэ. Манай тэр бүгд ингээд нэг юу ч юм хаашаа ч юм хаанч ороод байгаа бүү мэд те. Гэх мэтлэн ийм бодох юм их байгаа. Боловсролын салбарт бол бодож тунгааж энийг хүн рүү гэж чиглүүлээд бид нар хитрхи онол яриад байгаа байхгүй юу. Нэг л төгс төгөл дээр англи хэлтэй хүн болов. Гэхдээ тэгэд монгол хүн монголоороо ярьдгүй англи хэлтэй байгаад яах юм. Тийм шүү дээ. Үнэн. Би өстө санал нэг үн тий. Тийм биз дээ. Яг гудамжаар нэг баахан англиар гэл ингэсэл хүмүүс байж байх юм тий. Тэрийг айгүй яг кул гэж харагдаад байна л да. Одоо гоё харагдаад гэж бодоод байна л да тий. Гэтэл одоо бол монгол хэл маань бидний цаад үнэт зүйл чинь юу юм бэ? За 120 мянган монголчууд гадаадад амьдарч байна. Тэр хүүхдүүд за зарим сайн эцэгчүүд бол монгол хэлийг аваад үлдчихэж байна. Гэтэл зарим хүүхдүүд бол тухайн амьдарч байгаа газрынхаа хэлэнд давмгаалаад явж байгаа шүү дээ. Тийм байна. За ингээд маш олон зүйлүүдийг ярилцж байгаа. За ингээд нэвтрүүлгийн маань цаг их төхөж байна. За энэ нэвтрүүлэг дуусгаас өмнө би бас яг амжиж асуух зүйл бол энэ Франц хэлтний баяр. Жил бүрийн 3 дугаар сард зохион байгуулалт энэ Франц хэлтний баяр байгаа тийм ээ. Тэгэхээр та энэ Франц хэлтний баяр гэж юу вэ? Бид нар бас тайлбарлаж өгч хоёуланд нь нэвтрүүлгийн хугацааны 2 минут орчим үлдсэн байх шүү. Тийм. Франц хэлтний баяр бол дэлхийд дахин тэмдэглэдэг. 70-аад оноос хойш ер нь тэмдэглэж байгаа. За 3 саржингаа болдог. Ер нь өдөр нь бол 3 сарын 20. Тэгэхээр зэрэг дэлхийд дээр байгаа Франц хэл зааж байгаа бүх оронд энэ тэмцээнүүд болдог. За энийг бол анх Монгол улсад Франц хэлний монгол багш нарын холбоо цээж үчгийн тэмцээнээр эхэлж исэн, дууны тэмцээнээр эхэлж исэн. Одоо бол бүр өргөжөөд яруу найраг эссе бичигтэй эссе бичгийн уралдаанд 10 үг цаанаас өгдөг. Тэгээд тэрийг сайн эссе бичээд түүнийг жүжиглсэн Франц руу явдаг эрэхтэй. Тэгээд хүүхдийн дунд цээж үчгийн тэмцээн, дууны тэмцээн гэдэг олон тэмцээнүүд болдог. Энэ бол 3 сарын эхнээс төгсгөл хүртэл ерөөсөө 3 саржингаа болдог. Дэлхийн нийтээр болдог том баяр. Энд бол бас хэрвээ Францад амьдарч исэн өмнө нь Франц хэлтэй бол энэ тэмцээнд орох бүрэн боломжтой. Ганц оюутнуудад зориулсан баяр хязгаарлагдсан биш. Энэ бол Франц хэл мэддэг бүх монгол хүн зориулсан
Яг үнэ. Одоо энэ Франц хэл одоо над руу чат бичээд идэг байхгүй багшаа. Одоо би Франц хэл сурмаар байна. Франц хэл амар гоё те энэ төр гэх. Тэр хүмүүс бол одоо яг энэ жил бүрийн 3 дугаар сард болж байгаа манай багш хэлж байгаа. Одоо Франц хэлтнүүдийн баярд тийм ээ. Одоо хүрэлцэн ирэх боломжтой тийм ээ. Франц хэл дуртай сонирхож байгаа хүмүүс нээлттэй. Тийм нээлттэй ерөнхийдөө хамгийн сүүлийн тэмцээн нь бол бүх тэмцээний шилдэгүүд нэгтгсэн баяр болдог. Би багшаа ихэнх тэмцээнүүд нь орцсон. Одоо дууны тэмцээн л үлдээд байна. Нилээ орсон тийм. Дааш дуулах хавьяас алгаа гэдэг те. За ингээд маш их баяр. Төрүүлж исэн билүү? Төрүүлсэн шүү дээ. Тийм. Төрүүлээ Франц явах хэрэг авсан. Тэгсэн шүү дээ багшаа. Хэд хэдэн тэмцээнд нь төрүүлсэн шүү дээ. Тэгээд яруу найргийн тэмцээнд тэнийг хайр марийн түүх мүх чичтэй. Тий салж сарнаа тэрэндээ эморхоод уйлж мөйлсөө өвөөгийн дүрд тоглож байгаа төрүүлж байлаа шүү дээ. Францаар уншижсэн. Тэр айгүй гоё. Тэр хүнийг тэр шүлгийг тийм ээ утга агуулгыг нь орчуулж байгаад ойлгоод манай багш нар одоо хүртэл бидний одоо нөгөө хүн яг тийм байгаа тий. Заавал тэмцээнд нь төрүүлэхтэй биш. Яг нэг тэр ангийнхнаараа ингээ уулзаад ярингууд яг тэр нөгөө багш нартайгаа хамт бэлдэжсэн тэр үеүдээ тийм хөвгөлтэй явд болдог байсан шүү. Ингэж бид нар багш нар биднийг бэлддэг байсан те гэх тэр нэг юм процессыг бид нар айгүйх дурсаж одоо хүртэл их ярьдаг. Оюутан ахуйнаас бол ер нь хүний ухамсарт амьдралд хамгийн сайхан үе шүү дээ. Тэгээ одоо оюутан болоод дууслаа тэгээд зах зээлийн нийгэм мөнгө олохын шуурганд орно шүү дээ. Тий. Оюутан байх үе хамгийн гэгэрх сайхан үе. Амар гоё те. Би сая нэг оюутнуудад хүмүүнлэгийн оюутнуудаас нэг ярьцлагын тэр аваад хүмүүнлэгийн одоо нэг сэтгүүл зүйн ангийнхантай байлаа л та. Тэгсэн чинь ингээл хурдан гадаад явах юмсан ингээл тэгж яах чаа гэж гадаадд очиж суралцмаар байна гэдэг те. Тэгэхэд би ингээ ботсон юм юу вэ гэхээр би Францад ч бакалаврт сурж исэн, магистрт сурж исэн. Тэгээ Монголдо би бас бакалаврт ингээд сураад төгссөн юм түүхтэй байхгүй юу. Гэтэ миний хамгийн нандин дурсамжтай хамгийн сайхан үе миний Монголын оюутан насны амьдрал байсан. Тэрс юугаа зүрлээ шүү. Би бас эцэгхүүдэд зөвлөмөр санагддаг. Ингээд юм л бол нэг Монголоос цутаж байгаа юм шиг гадаад сурна гэсэн хандлага айгүйх баа байхгүй. Тэгэл Монголын ихтэй сургуулиудаа нэг өвлөө хошоосон тийм. Хүн ер нь ихтэй сургуульдаа сурахтаа Монголдо сурчаад дараа нь хүн магистр, доктор юм уу цаашаа богино хугацааны сургалтуудад гадаадд сурч болно шүү дээ. Хүн ер нь яагаад тэр үедээ сурдаг вэ гэхээр нэгдүгээр хүн болж байгаа. Хоёрдугаар эх орондоо хайртай болж байгаа. Эцэгтэй хайртай болж байгаа. Тийм. Тэгэхгүйгээр эцэг их орондоо хайргүй яваад өгөх юм бол тэр хүн гадны хүн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр та өөртөө хайртай хүүхдтэй цаашаахаа үргэлжлээд Монголдо хайртай иргэн бэлдийгвэл эхлээд Монголдо сурах хэрэгтэй. Яг үнэ. Одоо харж байна. Би бас ингээд оюутнасаа дурсаад хайртай багшигаа подкастынхаа хамгийн ихний дугаар дээр оролцуулж байгаа маань надад бас айгүй гоё тийм миний амьдралын бас гоё чамин мөч болж байгаа гэж би бол тэмдэглэн үлдээмээр санагдаж байна. За ингээд маш их баярлалаа багшаа. Өнөөдрийн манай мэдлэг подкастаар та бүхэнтэйгээ Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны тэнхимийн Европ судлалын шинжлэх ухааны салбарын Европ судлалын тэнхимийн Франц хэлний багш доктор профессор Хүндэт миний хайртай багш Алтангүл багш маань оролцож бид нар Франц орны тухай болон боловсролын салбар, за Франц орон судлал, Франц гэл маш олон сэдвээр маш их сонирхолтой яриаг өрнүүлээд та бүхэнд таалагдсан байхаа гэж бодож байна. За манай мэдлэг подкаст маань 7 хоног бүр та бүхэндээ хүрж байгаа. Ингээд бимговын гаргийн орой та бүхэндээ ийм сайхан яриаг багштайгаа хамт өрнүүллээ. Дараагийн дугаараар уулзцгаая. Мэдлэг подкаст тань мэдхүүд TM телевиз.